Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Long Live the King киног ярьж өгөхөр бэлдлээ. Энэ хэргийн нэг зүйл нь миний анхаарлыг их татаад байна. Тэ таны энэ зурган дээр гавлын яс цөмсөн юм шиг харагдаж байна. Амина юу? Харин би өөрөөсөө өдөрт нь болтно. Манайхан IPTV-д шинээр орж буй гэмтэргийн сэдвтэй хар өглөө уран сайхны киног Univision дэдийш Luke TV-гээс хүлээн авч үзээрэй. Жагсаал болж байгаагаар кино ихэлнэ. Хуучин зах байсан газар дээр шинэ барилга барихаар болж худалдаачид харин эсэргүүцэж байгаа юм байна. Харин нөгөө талд нь баян гарууд дээрэмчдийг хөлсөлж өгчээ, хүчээр тарах гэж байна. Энэ бол манай киноны гол дүр мафийн босс Жан Сэчүүл. Бүгдийг нь ярьж очиод толгойлж буй эмэгтэй тэ ярилцсан. Чи юу хүн бэлээ? Энтхийх биш юм биш үү? Би эдний хуульч нь байна. Тэр үед цаана байсан хүмүүс хөлсний дээрэмчид явцгаа гэж орилолдноо. Манай хүн микрофон аваад өөш энийг дээрэмчид гээд байна. Бидний хууль ёсоор жагсаал тарах гэд ажил аваад ирчин мэдөө тараа гэд тараацгаалаа. Тэр үед нь хуульч бүсгүй харин манай хүн рүү асах болно. Чи өөрийгөө хэн гэж бодов вэ? Гэснээ алгадчихна. Алгадуулангуудаа манай хүний нүд нээгчихгүй яав. Хараад байсан чи дажгүй бүсгүй ч юм уу? Тэгсэн нөгөөх нь цаашаа явж очиод хүмүүстэй ноцолдож байснаа унаад өглөө. Хүмүүст гიშхүлх үед нь манай хүн гялс очиод аварлаа. Хөөе хүмүүсээ тат явцгаая гэд яваад өглөө. Эргээд хартал нөгөө хүүхэн ардаас нь та нар барахгүй шүү гэдэл орилоод байна. Манай хүн дурлчих шиг боллоо шүү. Энэ явдлаас хойш 3 сар өнгөрлөө. Дээрэмчид ямар ч дөрвтэй үйлдэл хийсэнгүү. Өдөр болгон ирж нөгөө хуульч хүүхнээ ажиглаастай. Эднэрт бас хоол захиалж өг гэд хоол авч өглөө. Маргааш нь харин нөгөө хүүхэн дугтуутай мөнгө өгöd. Өчигдрийн хоол захиалж өгсөн мөнгө чинь дахиж иймэрхүү юм хийзэж битгий хийгээрэй. Гэх болно. Манай хүн босч ирээд. Хөөе би ямар буруу юм хийсэн юм бэ? Юу гинэ? Хүчээр жагсаал тарааж байгаа дээрэмчин ингэж хэллээ гэж юу? Би 3 сар юу ч хийгээгүй шүү дээ. Сүр бараагаараа биднийг дарамтлж байгаа юм биш үү? За. Одоо яая? Юу? Чи мэдчил байгаа штэ. Яагав. За тэгье. Юу гинэ? Хөөх. Манай хүн чинь санаагаа хэлэх гээд нөгөөх нь ойлгодгүй. Эцэст нь нэг юм ойлгов бололтой. Хамт кофе ууя гэдсэн юм байна штэ. Манай хүнтэй хамт кофе уулаа. Манай хүн тэнд чиний төлөө юу ч хамаагүй хийх болно гэдэл хэлээд таялаа. Юу ч хийн гинэ? Тэгвэл хүн болол доо. Юу? Би чамд сүнс шиг харагдаад байна уу? Биш ээ. Сайн хүн бол. Дээрэмчнээ бол. Бид нар дээрэмчин биш гэж чамд хэд хэлэх юм бэ? Бид нар чинь бизнесмен. Гэсэн чинь нөгөө эмэгтэй уурлаад босоод явчихлаа. Араас нь. За. Би болёо. Хэлснээр чинь сайн хүн болъё. Бүсгүй ууралсан чигээрээ яваад өглөө. Харин манай хүн шийдв бололтой. Оройн туслахуудаа би дээрэмчнээ боллоо гэж хэллээ. Туслахууд нь мэдээж чаа бас нэг хүүхнээс болж амьдрал сүрхнэ гэдэл жаахан халаглаастай. Тэр үед нь зурагтаар удахгүй болох парламентын сонгуулийн тухай гардаг. Нэг талд нь одоогийн парламентын гишүүн. Гимгүү дүртэйч цаана жинхэнэ зэвүү нөхөр өрсөлдөж байна. Энэ нөхрөл дүүргийнхээ газрыг зараад тэнд нь цогцлбор барих гээд үзэж тараад байгаа юм байна. Дээрээс нь манай хэдийг түрээсэлж жагсаал тараалгаж байгаа юм байна. Түүний эсрэг хүчтэй өрсөлдөх магадлалтай ганц хүн нь энэ юм байна. Хөөе. Харта та хэрвээ үнэхээр дээрэмчний замаа орхих гэж байгаа бол энэ хүн дээр очих хэрэгтэй баха. Энэ хүн бас дээрэмчи байсан. Тэгэд одоо сайн хүн болсон. Ядууст тусалдаг, нийгэмд их нэр хүндтэй хүн шүү. Тийм үү? Маргааш нь мафийн босс маань нөгөө зурагтаар гарч байсан Хвамбу гэх хүн рүү яваад очлоо. Тэр үед нь хуульч бүсгүй жигсагчдтайгаа уулзаж байна. Бидний жигсаал хийх зөвшөөрөл цуцлагдаад тэгэхээр одоо жигсаал хийх бүрдээ 1 сая воны торгуул төлөх болчихлоо. За ингээд тэмцэл хийх аргагүй болоо да гэтэл гаднаас 2 нөхөр ороод ирлээ. Манай хуульчийн танилуд бололтой шүү. Та нарын нэвтрүүлэг хийх гэж ирээ юу? Яг ч нэвтрүүлэг биш ээ. Бид Чой Мансууг ялахын тулд ирлээ. Ноён Хвамбу хаан байна. Гэх болно. Нөгөө зэвүүн гарын эсрэг ноён Хвамбугийн сонгуулийн багт сайн дураараа ажиллахаар ирж байгаа юм байна. Тэгэд ноён Хвамбу дээр яваад очноо. Тэгсэн чинь тэнд нь манай дээрэмчин ирчихсэн байж байна. Ноён Хвамбу харин бүгдийнхэн саналыг сонсдоггүй. Гараад л явчихлаа. Их даруух нөхөр бололтой шүү. Хуульч бүсгүй болон манай залуу хоёр ноён Хвамбуг нилээн даглаа. Хуульч бүсгүй бол сонгуульд Хвамбуг нэр дэвшүүлээд паркийн барилгатай улс төрийн аргаар тэмцэх гээд ажиллаж байгаа. Харин манай залуугийн хувьд бодвол яаж дээрэмчнээ болж сайн хүн болох уу гэж туршлага сэлцэх гэдэл байгаа бах. За тэгээд Хвамбу уулан дээр эмээгийн герт хүрээд ирлээ. Манай хоёр ч дагаад ирлээ. Энэ танаа ээж үү? Би юу гэж ийм царай муутай хүүтэй байдгийг юм. Чи юугаа хараа? Хаан гимээ байна шүү. Хийх юм байхгүй бол 0 цэвэрлээ. Юу? Би юу? Яагаад тэр үү? Чи надаас гуйх юм байна гэвэцтэй. За ингээд хайрынхаа төлөө болон ирээдүйн өөрчлөлтийн төлөө мафийн босс маань 0 цэвэрлээ.
дээ. Тэгсэн чи краш нэрж ус цацснаа. Битгий худлаа жүжээд бай. Ойлгохтойхон цэвэрл. Ингэж явна шүү дээ. Манай хүн хамбууг хормойдод явж өглөө. Нөгөөх нь харин манай хүнийг авч хилцдэггүй. Хуулч бүсгүй харин айл хэдийн хамтраад эхэлж гэж. Эцэст нь нэг газар сууж ярилцлаа. Чи тэгээд юу хүсэж байгаа юм? Би таныг дээрэмчин байсныг мэднэ. Тэгээд өөрчлөгдсөн гэсэн. Би тань шиг өөрчлөгдмөр байна. Яагаад? Чи хэрэг толбогдчихсан юм уу? Үгүй дээ. Зүгээр л сайн хүн болмоор байна. Манай хүн хайр сэтгэлийнхээ улмаас ингэж байгаа гэдгээ хэлж чадсангүй. Жаахан тойруулаад л өнгөрлөө. Тэр үед нь тэнд хэсэг дээрэмчд ороод ирчихсэн тамхи татаж байна. Тэнд байсан нэг залуу зөөгчийг дуудаад "Тэнд хүмүүс тамхи татаад байна штэ. Наадуулаа болиул та. Бацаануудыг бүгдийг усаад нүдэ аждаг ч юм уу" гэд томорч өгнөө. Зөөгч очиод шаарлага тавьтал. Нөгөөдөл нь харин босч ирснээ шууд зөөгчийг зодоод унлаа. Нөгөө бүгдийг нь зодчт юм уу гэд томроод байсан нөхөр чи харин жижигрээд юу ч хэлсэнгүй. Гинэт харин манай боссын хөл ороод ирлээ. Бүгдийг нь балбаж гарнаа. Бүгдийг нь зодчход зөөгчийг зүгээр үү. Гэтэл нөгөө хамт сууж байсан ноён хамбуу гараад явчихлаа. Араас нь гараад "Та зүгээр ингээд гараад явчихж болохгүй шүү дээ" гэд таттал хөдөлдөггүй шүү. Би ярта гар вэжээ. "Чи нудраг зүрүүлэхдээ их хурд юм. Наад зуршлаа эхлээд зас" гэж хэд яваад өглөө. Оройн манай хүн гэртээ жаахан юм бодод суунаа. Тэгээд дурсамж руугаа өнгөтөл. Сайн найз нь бололтой нэг нөхөр гардаг. "Сайчул, чи наад уураа жаахан засах хэрэгтэй. Миний нүдийг бараг сохлох шахлаа шүү дээ. Ямар их өвдөж байна гэд ярьж байна. Манай хүн дотроо нээрэн би чи бас нудраг түргэнтэй хүн шүү дээ гэд бодож байх шиг байснаа. Гинэт уур нь хөрөв бололтой. За гэд унтаад өглөө. Тентхийн бас нэгэн мафийн босс бололтой нэг нөхөр ажил дээрээ ирлээ. Хэсэг мөрийтэй тоглоулдаг бүлэглэлийнхээ ирчихсэн. Тэдний бүлгийн гаруудаас мөнгө нэхэж авч байдаг. Тэгснэ энэ шар үстэд нэрийн хуудасаа нууцаар өглөө. Оффистоо ороод ирэхэд "Өглөөний мэнд. Цаг бол мөнгө." Яа. Босс хоёр туслага өрөөндөө дуудлаа. Энэ хоёр нөгөө өчигдөр манай босс зодуулдаг хоёр байдаг. Шар үстэй. Наад нүрээ яаж хав? Санаандгүй юм болсон юм аа боссоо. Хятад хоолны газар туу. Яа мэдчихсэн байх шүү дээ. Сэчүүлтэй зодолцсон гэсэн үү? Тэр өөрөө биднийг зодсон юм аа. Миний гэр бүлийн гишүүд. Миний хамгийн аюултай дайсантай шалтгаангүй дайсаг надах юм бол би яах ёстой гэж жоохон ухамсарыг нэмж өгөх хэрэгтэй. Энийг хайрын сургамж гэж хүлээж аваарай. Оцоо тэгээд намайг дагаад хэл. Жон сэчүүл. Новш гэд балбаж гарлаа. Дүрс шилжиж нөгөө эсрэг талын зэвүүн улс төрж гардаг. "Би 10 сая жуулчаа оруулж ирнэ. Би энэ дүүргийн хүмүүрт анхаарч энэ дүүргийн төлөө баяртайгаар амиа зориулахад ч бэлэн байна." Яа бүлтэрч өгч байна. Оройн харин туслахуудтайгаа суулаа. "Рейтинг өссөн, баяр хүргэе. Гэхдээ Жон Чалмын манай дүүрэгт ирсэн сураг байна." "Жон Чалмын гэж хэм бэлээ?" "Жон Чалмын бол Инэдмийн подкастаараа алдартай залуу. Үнэхээр инээдтэй шүү. Эднэр нөгөө манай Хвамбуугийн сонгуулийн сурталчилгааг сайн дураараа хийж өгнө гэсэн хоёр нөхрийг яриад байгаа юм байна. Тэр яах гэж ирэв? Хвамбууг сурталчлах гэж ирсэн юм шиг байлаа. Гэхдээ санаа битгий зовоо. Хвамбуу мэдхий юмнууд надтай дүүцэн гэж юу? Мянган Хвамбуу байсан ч намайг барахгүй. Гэснээс нөгөө цогцлбарын ажил юу болж байна? Шүүх шийдвэрээ гаргасан. Та ялсан. Тэгэд нөгөөдөл чин барилгын компаниас өгсөн хахуулыг нь гаргаж ирснээ дээшин шидэж тансаглана. Нөгөө талд ялагдсан жигсэгчд Хвамбуутай уулзаж байна. Ийм учраас л тань шиг иргэдийн төлөө гэсэн хүн улс төрд хэрэгтэй байгаа юм шүү дээ. Гойж байна. Та сонгуульд заавал оролцоорой. Гэх болно. Манай Хвамбуу яагч нэр дэвшчихээгүй бодоод л яваад байгаа бололтой. Хуульч бүсгүй. Та Мокпо дүүргийн иргэдийн заавал үүнийг хийх ёстой. Хвамбуу бодож байгаа зөвшөөрөв бололтой. Нөгөө хоёр хөтлөгчтэй хамт улс төрд орохоор шийдсэн тухайга ярьж подкаст хийдэг. Тэр үед нөгөө зэвүүн нэр дэвшигчийн сандарлаа. Туслах нь өчигдөр Хвамбуу нэр дэвшгэр болсноо зарласан байна. Мөрийн хөтөлбөрөөр танилцуулах үед түүний рейтинг таны рейтингийг давсан. Үүнийг нь сонсоод чаа уурлнаа. Ямар нэг арга хэрэгэл гэсэн боловч Хвамбууд ямар ч бараан түүх байхгүй нэр цэвэр хүн юм байна. Чой шууд л бохир аргаар үзэхэр шийдэж нөгөө зэвүүн босстой уулзна. Sky Lounge чамд өгье. Нэр нүү. Хариуд нь би юу өгөх юм? Зөв асуулт байна. Гэд 8 айлчаа барьж авснаа. Чи яагаад тавгнаасаа гарчваа? Өөрийнхөө байр суурийг мартчихаа юу аа? Боддоо. Улс төрд нохоо муурнууд хүртэл ороод байвал энэ улс чинь юу болох вэ? Гэд далдуур санаагаа ойлгууллаа. Нөгөөх нь ойлголоо. Би таны сонгуулийн замыг цэвэрлэе. Хвамбууг маань нухчих үед. Манай мафийн босс хамбуу дээр ирээд би хэд хоног бодлоо. Таны хэлснээр бүр эхнээс нь эхлээд ч хамаагүй засархаар шийдлээ. Даанч Хвамбуу түүнийг авч хилэлцсэнгүй. Тэгсэн тэнд сууснаа. Би хаашиж явахгүй. Би одооноос зүгээр л чулуу гэсэн үг. Зөвшөөртөл нь эндээ байна гэд суучглаа. Оройн тэдний багийнхан жаахан ууд суу бололтой. Хвамбуу манай хуульч бүсгүйд. Та хоёр болцож байгаа мó? Үгүй гэхэд. За би явлаа гэд яваад өглөө. Одоо болц
болц гэсэн санаа шүү дээ. Манай босс харин нилээд уугаад тасарчгаж. Нөгөөдөл нь "Өш энэ гэхтээ сайн хүн баха. 3 сарын турш дээрэмчид жагсаалыг тараагаагүй шалтгаан нь энэ босс нь өөрөө хамгаалаад байсан гэж хэлээ штэ." Гэд магтаж гарлаа. Тэр үед нь л харин чүүэ нэг юм. Манай хуульч бүсгүй боссыг маань арай өөрнүүдээр харав болол та. За бүгдээрээ дуусгацгаая. Явах цаг боллоо гэхэд явах цаг боллоо. Явах цаг боллоо хонгор маань. Бүгдээрээ явж караоке хийднэ. Ингээд бүгд караоке хийхээр явлаа. Тасарсан найзаа үлдээсэнгүй аваад хүрээд ирсэн байна. Босс сэрээд караокед нэг дуу дуулнаа. Тэр одоо мафийн босс үеж зохиолын дуу дуулаад байхдаа яадаг байна. Манай хоёр караокений гадна хайлт тулгарлаа. Манай босс харж байснаа үнсэх гэтэл хуульч бүсгүй түлхээд холдуулчихлаа. Босс арай болоогүйг ойлгоод цаашаа яваад өгнө. Өглөө нь манай хүн Хвамбуугийн гэрд сэрдэг. Өглөөний цай унгаа түнтэй ярилцсанаа. Чи ахиж зодон хийхгүй гэж шийдсэн хэрэггүй. Тийм ээ. Би амлаж байна. Хэрвээ энэ амлалтаа зөрчвөл бугууга хуглах болно. Хвамбуугийн охин ирсэн ээ. Наадах чи миний идэж байсан хоол штэ. Шинээр авчрахын хооронд за яад. За ингээд Хвамбуу манай хүнийг баруун гараа уулгаад авлаа. Хүмүүст туслаж бас ядруу амьдралтай хүмүүс зориулж нээсэн 1000 вооны хоолны газар та тоогооч хийлгэн. Босс маань дажгүй хоол хийж эхлэв шүү. Гоё болжээ гэд өөрийгөө шидэх гэтэл хэнч байсангүй. Зарим нэг дээрэмчин туслахууд нь би ийм юм хийж чадахгүй гэд явцгаана. Оройн ажиллаа дуусаад яаж зүгээр явах вэ? Орж ирж жижигүрийн юм яранга крашаныг харчгаад явлаа. Хвамбуу тэндээс маргааш өглөө тансаг машинаараа биш автобусаар ирээрэй гэсэн үүрэг өгдөг. Маргааш нь босс автобусаар ирж байтал автобус нь осолчихно. Гүүрний ирмэг дээр яг ундгийн даван дээр тогтчихлоо. Босс тэнд байсан сурагч хүүг авраад дараа нь гарах боломж байсан ч жолоочийг аврахаар тийшээ явдаг. Даанч автобус гол руу унаж манай хүн жолоочтой хамт усан дуунчихна. Хуульч бүсгүй Сохён ажил дээрээ ирэхэд автобус осолдсон талаар мэдээгээр гарч байна. Нөгөө сурагч хүү тэнд ярилцлага өгч байдаг. Тэр ах намайг аварчгаад жолоочийг аврахаар цаашаа яваад өгсөн. Тэгээд автобустай хамт ус руу унчихсан. Ингээд хэлж дуусаагүй байтал Сохён гараад гүйчихлээ. Манай хүн гайгүй байдаг байгаа да. Гэтэл хоолны газартаа юу ч болоогүй юм шиг ороод ирнэ. Жаахан хозорчихлоо. Уучлаарай. Шал нойтон. Дээрээс нь цусмасаа гоожулчихсан. Та чинь яаж хавэ? Яагаад ч вэ? Хураа ажлын хувцас байна уу? Бас шииртэй юм да. Өөрөөр бол автобус осолдоод хүмүүсийг авраад жолоочийг аврах гэж байснаа гүүрэн дээрээс автобустайгаа нуурлуу унаад тэрнээсээ болоод харин жаахан хоцорчихлоо гэж явж штэ. Манай хүн Ардын Баатар болж хэвлэлийнхэн түүнийг дагаад хүрээд ирж Сохён ослын газар очиод ирэхэд манай хүн энд юу ч болоогүй юм шиг ярилцлага өгөөд зогсож байна. Би харин жолоочийг гарах гэсэн чинь чадаагүй маа. Тэгээд хамт усан дунчихсан. Уснаас бол харин эсэмэнд гаргасан шүү. За бид нар хоолны газараа нээхгүй бол гадаа оочр үсчихэд байна. Гээд тийшээ орноо. Нөгөө талд зэвүүн гишүүн ууртай байна. Манай сэжүүлийн баатарлаг үйлсээс болоод Хвамбуугийн рейтинг 33%-аар өсчихөж. Гишүүний эхнэр нь хүртэл тэр лаг царилэг залуу байна лээ шүү. Гээд уурлуулнаа. За нэг арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа гэд зэвүүн гишүүн нөгөө хурган мафийн босстой уулзлаа. Үгийн зөрүүгүй зодож гарна. Өөрийнхөө хамгийн сайн хийдэг ямыг хурдхан хийгээд гээд явууллаа. Хурган мафийн босс босч ирээд энэ мө одоо өөрийгөө одоо ч прокурор гэж боддөг юм уу хааши? Гуанжуугаас ирж байгаа мэрэгжлийн хүмүүс яасан? Маргааш ирнэ аха. Хурдлуул. Бидэнд цаг бага байна. Ноён Хвамбуу манай боссын уснаас хүн аварсан бичлэгийг үзэж суун. Дотроо энэ залуу нээрэн сайн залуу юм байна гэж бодвоо яв. Жаахан нухацтай харж байна шүү. Тэр өдөр нь босс нөгөө имээ дээр очихсан карантыг нь засч өгч байдаг. Тэгээд дэлгүүр орж шин гоожуур авна. Яг тэр үеэр нь Хвамбуу болон Сохёнаар эмээг эргэж ирнэ. Тэр үгээр сангийн ажил явуулсныг харнаа. Хүн ирээ юу? Нөгөө залуу карант засч яана гэд хүн унтуулахгүй маа. Манай залууч санаандгүй байж байгаад сайхан сэтгэлтэй гэдг нь баригдчаад байх юм да. Харин гадаа нөгөө мафийн босс алуурчтай аваад ирчихэж. Ямар халуун байна. Хөөй. Уул нь энэ машин зай томтой машин шүү дээ. Та нар хэдий хил болчоод багтдгүй юм бэ? Чи хэдтэй? Би 180 хилтэй. Би бол 140. Би хамгийн турхай боосоо. Бид нар хүн алах гэж байгаа болохоос барилдах гэж байгаа биш үү? Яагаад ийм тарган гахаанууд аваад ирсэн юм бэ? Та гурав яах юм? Хвамбууг өгтөл нь барилдах юм аа? Ингээд байж байтал Хвамбуу гараад ирлээ. Хурдхыг хийчихэд чимээгүй алга болоороо мэдв. Хвамбуу Сохён хоёр лөө нөгөө гурав чин дайрлаа. Хутгаа сонин дотроосоо задалж харуулад мөнгөөг гэсэн чин цохиод. За тэгэд үзэж гарнаа. Хутгаа заавал сониноос нь гаргаж байж ашиглах ёстой гэд ойлгочихсон бололтой. Хвамбуу нөгөө гуравтаа үзэж байтал шар үст гарч ирээд
тэгээд бүсгүй рүү дайрна. Нөгөө 3 пендигэр нь Хуанбуг барахгүй болонгууд босс нь өөрөө гарч ирээд хутгалчихна. Харин тэр үед нь манай босс яг барилгын материал орчхоод ирж таарлаа. Шууд л нөгөө 3-тай үзнэ. Тэгээд илүүрхнэ. Даанч нөгөө хурган босс машинаараа дайрчхаад яваад өгнө. 3 пендигэр харин хөөхөн пендигнэ зугтаачихсан шүү дээ. Хуанбу ямар тач амьд гарнаа. Эмлэгт байх үед нь зэвүүн гишүүн түүн дээр ирнэ. Бөөн хэлбэр. Босс бүлгийнхэнтэйгээ сууж байтал зэвүүн гишүүн гарч ирлээ. Тэр захиалга өгсөн байх боломжтой юу? Хэрвээ тийм бол том донгийн хүмүүс л тэгсэн байх. Гэд таамагланаа. Хурган босс ажил дээрээ ирлээ. За өглөөний мэндэ. Цаг бол ингээд өрөөгөө хэлэх гэсэн чи хийнч дуурдаггүй шүү. Тан дээр зочин ирсэн. Ингээд манай босс хүрээд ирж чамаар Хуанбуг алуулах захиалга өгсөн үү? Их бүтээлчээр сэтгэж байна шүү. Гэтэл шар үст ороод ирлээ. Боссо нөгөө мө гэснээ бас сэжиг өгчихнөө. Манай хүн бейсболын цөхөр аваад тэр гахаануудыг чи би олноо гэснээ зураг цохиж унахчаад яваад өгнө. Яаж чадахгүй байхыг бодоход манай хүн бас л том гар болтой шүү. Манай хүн баруун гартаа гуруула 100-аас дээш хилтэй нөхдүүд байгаа. Яралтай болоорой. Гуанжуугаас хөрөн баавгайг болоод дагуулад яв. Гэж үргэнэ. Хуанбу дээр эртэл. Би одоо хүмүүст туслах ажлуудаа хэсэг хийж чадахгүй нэ. Зүгээрээ би таны өмнөөс хийж бай. Ингэснээ нэг газ уу гаргаад ирлээ. Гү яах гэж би дахиж зодон хийвэл бугууга хуг цохино гэж танд амласан. Амлалтандаа хүрэхээр ирлээ. Ингээх болно. Хуанбу. За тэг. Энд тавьж байгаа цогч. Манай хүн Сүүхён руу харснаа. Гарч бай. Яах юм? Зүгээр л цохиочтэй. Би харахад юу нь болохгүй байна. За аргагүй боллоо доо. Яасан бэ? Цохиоч. Эсвэл би цохиод өгөх үү? Гэд авлаа. Яасан бэ? Гараа наана тавил да. Хажуунаас нь бас нөгөө подкастер маань. Яасан бэ? Тавьчих. Болж үз. Ийм дими юм ярьж битгий цаг үрээд бай. Гэх үед нь. За ашгүй болохоос ингэж бод бололтой. Тэр үед харин Хуанбу нэгэнт өөрөө худгалуулаад тэнгэрх гэж удах учраас сонгуулийн сурталчилгаа энтрээ хийж чадахгүй. Тийм болохоор чи миний оронд дэвшээ гэж манай хүнд хэлэх болно. Харин би чамайг итгэмжилж хүмүүст урайлж өгөх болно гэх болно. Хуанбу маань манай хүнийг ажиглаж байгаад жинхнээсээ сайн хүн байна гэдгийг нь гадралцгаж. Тэр талаар Сокюнтай ярилцах үед би Хуанбугийн саналыг эсэргүүцсэн. Гэхдээ тэр чамд итгэл хүлээлгэхээр нэгэн шийтсэн болохоор би ч гэсэн итгэж байна гэх болно. За ингээд манай мафийн босс сонгуульд нэр дэвшгэр болчихлоо. Одоо ирэх барьж байгаа зэвүүн гишүүн өөрийн намаас эсрэг намаас харин энэ бүсгүй. Харин манай босс биедаа нэр дэвшгэр боллоо. За тэгээд мэдээж улс төрд орж байгаа хүний хувьд англи хэл шиг хэрэгтэй юм юу байх вэ? Манай Сэчүүл Wall Street-д бүртгүүлэх байх. Манай Сэчүүл шууд л Wall Street-д бүртгүүллээ. Манай царайлгууд ч бас англи хэлээ цаг хугацаа орон зайнаас үл хамааран сурахыг хүсвэл Wall Street рүү залгаарай. 77 47 тэг. Мэдээгээр саяхан Моквагийн баатар болж автобусны жолоочийн амийг аварсан Сэчүүл Хуанбугийн дэмжлэгтэйгээр парламентэд биедан нэр дэвшгэр болсон юм байна. За ингээд манай хүний сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Бүгдд нь өглөөний мэнд хүргье. Шинэ паркийн ажил явагдаж бидний газрыг авах гээд байгаа. Хэн ч үүнийг хүсэхгүй байгаа. Ингээд хартал хөөхий хэдэн хөөхтүүд. Ой. Наад самраар ч тоглож болохгүй. Тэнтхийн нөгөө тэмцэгчдийн төлөөлөл ирж түүнийг харлаа. Энэ чой ч хулиган шүү дээ. Ноён Хуанбу түүнийг итгэмжилж дэвшүүлсэн шүү дээ. Та бүхэн түүнийг дэмжээрэй. Энэ ч олны танил болов уу? Боломжийг ашиглаад л зүгээр л нэг сэргэлэн толгой л доо. Энэ угаасаа бүтэхгүй. Аль явцгаая гэд явлаа. Тэнд харин нэг настай эмэгтэй ирээд харж байна. Туслах нь хараад шууд л ёслно. Таньдаг эмэгтэй бололтой шүү. Харин нөгөө талд зэвүүн гишүүн ёстой алж өгч байдаг. Ажлын байр хайцсан бэ? Эдийн засгийн өсөлт хайччихсан юм. Би энэ дүүрэгт хөгжлийг дахин авчирхаар зүтгэх болно. Нөгөө Хуанбу хутгалсан 3 бүдүүн зүхтад Филиппинд ирчихсэн байж байна. Мөнгө яагаад орохгүй байна? Чи хэдэн гомн тавьсан? Тав. Би ганцаараа 10-ыг иддээ штэ. Энийг би ганцаараа идчихье. Чи дахиад яваад хэдийг аваад ирээ. Гүй би хоол хийчихэд тэрнээсээ идэхгүй явах хэрэггүй. Тэр үед нь хаалгыг нь нүдлээ. Онгологтол манай боссын баруун гар ороод ирлээ. Харин цаанаас нь хэн гарч ирнэ гэж манай маа ах. Зя. Нөгөө нуугдж байгаа мэрэгжлийн алуурчт нь та нароо. Та хэм бэ? Наадах чин домогт хүрэн баавга. Наад амаа мэдэрэ. Чи яагаад банан өрцөө? Наадха тав. Филиппинд гоймын чанжидэд л. Өрөвдмөрч юм да. Манай эдийн сонгуулийн рейтинг явдаггүй. Дөнгөж 15%. Бүтэхгүй нэ гэд байж байтал баруун гарын залгаад. Бид нөгөө 3 гахааг барьчихлаа. Аюулгүй авчираад цагдаад өгч. Гэд гараад явлаа. Манай хүн загсны үйлдвэр дээр ирдэг. Тэгээд түрүүн сонгуулийн сурталчилгаан дээр нь ирээд байсан эмэгтэй дээр ирлээ. Тэгээд сууснаа. Уучлаарай ээж. Ээжтэйгээ муу харилцаатай болж таарлаа. Ээж нь уурлаад хүлээж авахгүй яваад өгөх үед манай хүн дурсамжаа сандаг. Жүнтэг гэртээ хараа. Ээж чинь төрсөн өдөр үсттэй. Битгий тэнэгт. Чи өөрөө явахгүй юу?
шүү. Гэд бүхэл бүтэн бүлгийн эсрэг хоёулахнаа үзнэ. Харин зодооны төгсгөлд Жүнтэйг хутгалуулчихсан байж байна. Нөгөө гурван гахаа баригдснаас болоод нөгөө тал сандралд орж хурган боос гишүүн рүү залгаад Хвамбуг хутгалсан хөлсний гурав баригдчихаж. Чи юу яриад байгаа юм? Хвамбуг чи хутгалсан юм уу? За. Намайг золигт гаргах гээё. Сонс. Би ганцаараа доош унахгүй шүү. Би энийг өөрийнхөө аргаар зохицуулах гээд үзье. Харин миний мөнгийг хурдан өгөөх. За, эвгүй аргаар үзэх гэж байгаа бололтой. Аха, бид яах вэ? Жан Сэчүлд нэг сул тал байдгийг. Тэрийг нь ашиглан та. Нөгөө намаас дэвшиж буй сайхан сэтгэлтэй нэр дэвшигч Хвамбуутай ирж уулздаг. Тэгээд боссын талаар асууна. Эргэлзээгээ тайлбар бололтой манай хүн дээр шууд хүрээд ирнэ. Би чамайг хүмүүсийн төлөө ажиллана гэдэгт итгэж байна. Хоёулаа намаа нэгтгэе. Манай бүх сонгуулийн сурталчилгааны юмыг чи ашигла гэж байна. Баяртай мэдээ шүү. Нөгөө тал харин үүнийг сонсоод сандарлаа. Зэвүн гişүн. Мансуу ба. Чи хэн Хвамбуг хутгалсан гэж бодож байна? Хэн захиалсан бэ? Би бол Жан Сэчүл тэгсэн гэж надад бодогдоод байх юм. Гү тэр хоёр чинь нэг баг шүү дээ. Вау. Чи ухаантай юм аа. Тийм болохоор л тэр өөрөө хутгалж болохгүй байсан болохоор дээрэмчдийг хөлсөлсөн байж штэ. Тэгж байж өөрт нь дэвших боломж гарсан юм байна. Ойлгов уу? Яа, бас л зэвүү аргаар үзэж байна. Туслахын шууд л нөгөө хурган боостой очиж уулзна. Тэгснэ. Жан Сэчүл чамд тушаал өгч Хвамбуг хутгалуулсан бидтэй гэж санаагаа ойлгуул. Нөгөөх нь Жан Сэчүл надад тушаасаа энэ муучин галзуурчихжилдэ гэдэг заамдсан чинь нөгөөх нь цонхоо хаагаад гарыг нь хавьчихлаа. Шар үст хамжих гээд буугаад иртэл машин хөдөлгөөд яг явах гэн. Бэж бити хөдөл. За намайг тавьчихаа. Чи өөрөө төв. За, маргааш тэд солонгос дээрнэ. Нэр дэвшигчийг өөрөө над руу яар гэж хэлээрэ. Үгүй бол авсаа захиалж байсан дээр шүү. Гээд ярьж байтал нөгөөх нь зугатаад явчихна. Өөш, юм уу навшиг. Зэвүнгаар таньдаг прокуророос манай Жантай холбоотой хэргийн материал гаргуулад авчихж. Тэгээд хурган боостой утсаар ярьж байна. Түүнийг тэрүүгээр нь сүрдүүлж байгаад хэлүүлж болох баха. Тэг хийх ёстойгоо хий. Гэд нөгөө материалыг харснаа. Хөөхи. Хорвооч жижигхэн юм да. Тэгээд шууд нэвтрүүлгийн үеэр Жангийн холбогдож байсан хэргийг нийтэд зарлалаа. Энийг хэлмээргүй байгаач ард түмнийхээ төлөө бол хэлэхгүй байж тэсэхгүй нэ. 15 жилийн өмнө 2 мафийн мөргөлдөөн болж нэг толгойлогч нь хутгалуулсан юм байна. Үүнийг хийсэн хүн өнөөдөр компанид ажил хийгээд явж байгаа. Яг бидний дунд сонгуул дэвшээд явж байна. Жан Сэчүл. Манай хоёр подкастер сурталчилгаагаа хийж байхад зэрэгцээд манай боссын мэдээлэл цацагдлаа. Бүгд шок. Сохион уурлаж. Чи яагаад надад хэлээгүй юм? Зүгээрээ би засаж чадна. Яач? Чи энийг тоглоом гэж бодоо юу? Гэснээ уурлаад машиндаа суучхан. Тэр үед нь харин хурган боос ирснээр бүсгүйг хулгайлчихдаг. Манай хэд нөгөө гурван гахаагаар үннийг хэлүүлээд интернетэд тавьчихж тэрийг нь зэвүн гишүүний тал үзнэ. Цагдаа нар хэргийг шалгаж эхэлсэн гэж байна. Хурдан хөдлөхгүй бол энэч том асуудал болох нь дээ. Тэгсэн тэд нар шууд л чиглэлээ өөрчлөөд нэг тийшээ яваад өглөө. Манайхан жаахан мухарчихсан байж байтал хэвлэлийнхээ ирж хэргийн талаар асууна. Манай Жан зориг ороод би ярилцлага өгье гэх болно. Мокбогийн баатар үнэндээ дээрэмч байсан гэж юу? Тийм ээ. Би дээрэмч байсан. Хийсэн буруу зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Та хүмүүсийн төлөө биш, өөрийнхөө мафийн бүлгийн төлөө нэр дэвшиж байгаа мó. Ингээд манай хүн өмнө нь хэлж чадаагүйсэн үннээ хэлнэ. Би нэг хүнээс л болж ингэж байгаамаа. Тэр хүнээс болж би сайн хүн болохоор шийдсэн юм. Тэр хүн чи хий юм бэ? Гэхэд манай туслахуд сэтгүүлчийг холдуулчихлаа. Сохион залах үед нь манай хүн баярлаад утсаа авсан чинь түүнийг барьцаалчихжээ. Хөөхи. Босс шууд хөдлөх гэтэл зүгээр цагдаад хэлье гэд туслахуд нь болиулах гэж үзнэ. Энэ хүртэл явчихад ингээд буцаад дээрэмч болчихж болохгүй шүү дээ гэхэд та хоёр намайг хорсон хороогүй би угаасаа явна. Тэгэхээр болцгоо гэж шууд явлаа. Угаасаа хайртай хүндээ зориулаад өөрчлөгдөж байхад чинь хэрвээ тэр нь л байхгүй бол сонгуул энэ төр сонирн биш шүү дээ. Харин яг явах гэсэн чинь зэвүн гишүүн хүрээд ирлээ. Сайн байна уу Жан гишүүнэ. За ажил сайн уу? Яасан бэ? Надад уурлаад байгаа мó гэснэ. Мокбогийн ард иргэдэ. Би хитрхи их дайралтад өртөөд залхлаа. Цаашдаа тэсэхгүй нь бол тоо. Дээрэмчдийг хөлсөлсөн гинэ. Дээрэмчдийг хөлсөлж миний хүндэлдэг Хвамбуг хутгалуулад тэгснэ намайг хөлсөлсөн гэж хэлүүлж байгаа мó. Эн чинь юу гэсэн үг юм бэ? Гэтэл Сэчүл багхан заамдаад хөөй одоо хангалттай гэхэд юу хангалттай гэж. Гуанчун чиний найз өхнийг таалж байгаа нь хангалттай гэж юу? Манай хүн багхан хяналтаа алднаа. Хоёр гараараа заамдаад цохиж амжаагүй байтал өөрөө саваад унчихлаа. Цагдаа дуудаарай. Энэ дээрэмчид өнгөц сая надад халдлаа. Ингээд тэрүүгээр дэвж өгнө. Сэчүл дэвшигчийнхээ пайзыг авч хаяад хайртай бүсгүйг аврахаар тэндээс явлаа. За Сэчүлийг хайртай бүсгүйг аврахаас өмнө нэг сайхан subscribe давлгаа явуучих. Манайхан саба дараагүй л бичлгүүдээ үзээд яваад байна уу? Одоо
царайлгуудтайгаа нэгдээд ер нь нэг талдаа гарчихгүй юу дөө. Харин манай царайлгууд бол яах вүлээ? Шууд л лайкадараарай. Манай сэчүүл шууд л хурган боссын офс дээр ирлээ. Хинч байдаггүй. Баруун гарлууга залгаад гахаануудыг тавьж явуул. Юу вэ? Бид нар идрийг барих гэж зөндөө их юм болсон шүү дээ. Тавьж явуулаа. Тэр үед нь чой гişүү мэдэгдэл хийж байна. Та нар эннээс болж Жан сэчүүлийг битгий үзье ядаарэ. Уурандаа л тэгсэн бах. Бид нар нэг нэгэндээ хайртай байх ёстой шүү дээ. Яа. Кино. Угаасаа кино л доо. Тэр үед сэчүүлийн дурсамжгаар түүний найзыг хутгалсан хүн нь хурган босс байж чой гişүн өөрөө зохицуулчихсан тул хурган боссыг зөнд нь хайчгаж утсаа авахгүй алга болчихж хурган босс харин уурлнаа. Энэ хүүхнийг би алчи гэд мөнгөтэй цүнхнээсээ худаг гаргана. Туслах нь болиулаад одоо энэ хүүхнийг аллаа гэд шоронд орохоос өөр юм болохгүй штэ хаа. Хутгах их чинь буцаагаад хийчи. Та тайван гэснэ мөнгнөөс нь хуулгайлна. За хэрэг намжтал нуугдээ. Чи яв гэд туслахаа явуулнаа. Тэгснэ ардаас нь шар үстэй наашир чи надад санаа тавьдаг сайн залуу шүү гэд жаахан мөнгө өглөө. Нөгөө нэмүүлийг ихтэн жаахан өрөвдсөн гэдэг шиг л юм боллоо. Манайхан хурган боссыг бомб торол хайгаад байна. Тэр заваарл солонгосоос явах ёстой. Өөр гарц байхгүй. Ингээд түүний туслах мөрөдө тоглоомд донтсон гэлөө. Шар үстүү тийштэй. Бүр нэвччихсэн. Манай хүн шууд санаа олов бололтой. Мөрөдө тоглоулдаг танилуд руугаа яриад шар үстийг асуудал энд байна гэж авна шүү дээ. Юуг л баруун гарan тэднийг олоод ирлээ. Шар үст хөөхий хулгайлсан хідэ бүгдийг нь алдаад бүр нэмээд зээл тавиад алдчихж. Тэгснэ манай ахад мөнгө байгаа. Би очиод аваад өгье. Ингээд явлаа. Явхдаа манай босс руу ардаас дагаарай гэд төгчхөд явна. Шар үст тэднийг ахыхаа байгаа газар авчирлаа. Манайхан тэрүүгээр хайж гарнаа. Сохиун өрөөнөөсөө гарах гэж тэмцэж байтал цонхоор хурган босс ирж байгаа нь харагдана. Сохиун отож байгаад орж ирэхэд нь сандлаар түлхчгээд гүүгээд гарчихна. Тэгээд орилоод гүүж байтал босс холоос гараад замд нь бүсгүйгээ аварч хурган боссыг нүдэж гарна. Яг алдгийн даваан дээр туслахууд нь ирж түүнийг болиуллаа. Сэжүүл тайвшраад зогсдол ардаас нь харин караш нэрээд тэврээд авна. Намайг уучлаарай. Чамайг баахан айлгачлаа. Хурган босс утсан дээрээ юмыг яаж мэдхүүгээд гişүнтэй утсаар ярьж байгаагаа бичээд авчихсан байж. Түүнийг нь баримт уулгаж хуамбуг алах захиалга өгснийг нь олон нийтийн сүлжээнд тавьчихлаа. Манай сэжүүлийн ээж нь бас 15 жилийн өмнө болсон хэргийн талаар олон нийтэд тайлбар өгч хүүгийнхээ нэрийг жаахан цэвэрлэлээ. Тэр найзыгаа алаагүй. Харин түүнийг хамгаалахыг оролдож байсан юм. Интернетэд жинхэнэ дээрэмчин бол зүсээ хувиргасан чой гişүнгээд мэдээлэл цацагдана. За ингээд манай хүний рейтинг огцон өсч дэмжигчдийнхээ өмнө гарч ирж элтгэл тавьдаг. Хэдэн хүүхдийн өмнө ярьж байснаа бодох юм бол хүн болчихжээ. Баахан хүмүүс түүнийг дэмжиж байна. Ингээд сонгуулийн өдөр боллоо. Сонгуулийн дүн гарахад Жан сэчүүл 5% илүү саналаар парламентын гишүүн боллоо. Ажлаа дуусаад манай хоёр хайрын дуу чуу ухаанууд маань хамт алхаж байна. Тэр үед би чамайг алгацснаас хойш чи нэг л өөр болчихсон. Яагаад тэгсэн бэ? Чамд алгадуулаад миний оюун ухаан эрүүлдсэн гэхүүдээ. Надад дурлцчихсан биш үү? Үгүй. Тийм үү. За тоглосон. Би чамд дурлцсан юм аа. Яаж дурлахгүй байх вүлээ? Донгос. Энэ түрээд кино маань дууслаа. Манайхан дотор хайртай хүнээсээ болж өөрчлөгдсөн хүмүүс байвал комент хэсэгт түүхээ бичээрэй. Хамгийн гоё комментийн эзэнд кофений ээлжид 20,000 шилжүүлнэ. Киночд байлаа.